За сайн байцгаана хүндэт снукер сонирхогчдоо та бүхэнд Евроспорт сувгийн Орос хэл дээрх снукерийн тайлбарлагч Владимир Синицын гэдэг одоо энэ хүний тайлбарснаар чөлөөт шаар гэж юу байдаг яг амьдрал дээр бодит тоглолтын дээр тайлбарласан байдлуудыг хэсэгчлэн аваад энэ хүний тайлбарлаж байгааг оршуулан хүргэж байгаа юм. Энэ хүн бол 2002 онд одоо Динжих өдөр цаана харагдаж байна. 15 настайдаа 21 хүртэлх дэлхийн одоо залуучуудын аврах болоход одоо финалийн тоглолтыг энэ хүн шүүж явуулсан байдгийг. За Монголд Улаанбаатарт бол Univision гэдэг компани кабелийн телевизийн Евроспорт сувгаар бол снукер гардаггүй. Supervision гэдэг кабелийн телевизээр явдаг Евроспорт сувгаар бол яг энэ хүний тайлбартай снукер одоо байн одоо том дэлхийн бүх том тэмцээнүүдийг одоо шууд одоо нэвтрүүлэн дамжуулан үзүүлдэг юм аа. За Робертсон одоо нууцсан улааныг портноос сонсон боловч бухан унчиж байгаа. За гэхдээ бол гайгүй ер нь бол гайгүй болж юм. Харин чөлөөт шар харин байхгүй байгаа да. Чөлөөт шар зарлж байна. За тэгэнгүүт одоо цаанаас Робертсон бүр гайхаад босч ирж байна. Яагаар зэрэг D сектор дээр одоо аль нэгэн сэглэр нь тавихад D сектор дотроос хаанч тавьсан одоо улаан шарыг явуулаад ирсэн маш нэмгэн хэрчих одоо боломжгүй байна. Уулын шар бол улаан шараас цаана байгаа гэсэн мөртөө бүх шарыг бүр шарын цэг дээр тавиад нэмгэн хэрчигч шар саад болж байна. Юм учраас чөлөө шар байх хэрэгтэй гэдгийг тодорхой ингээд картриж түүний Робертсон ойлгож авч байгаа нэгэд Робертсон суучлаа. Харин картер D сектор дээрээс тоглохгүй тэнд юу хийгээд байгааг нь ойлгомжгүй байна. Понятно, что теперь Картер там творит. Ойлгомжтой. Тэгэхээр зэрэг Картер бол D сектор дээрээс чөлөөт шараа тоглоод шагналаа тоглоод 3 дахь цагтай ихтэй бүх шарыг хаана байрлуулах ашигтай вэ гэдгийг одоо урьдчилан хэмжиж. Вот на третий удар. Значит, играет сейчас коричневый, потом цветной, и как потом поставить биток на красный. Тэр тохойгоо хэмжиж байсан юм байна. За одоо ингээд бор шарыг одоо чөлөөт шар болгон дунд тоглох гэж хаад. Борыг хоолох тодорхой байхад бор шаргаас нэрлэж байна. За, в общем-то, это правило хорошего тона объявлять цветной, чтобы. За одоо энэ байрлалаас Картер бол одоо тагнал шарыг зохион готоо улааны хүнд хөслөө байна. Хүндсэн болгож улаан шарыг одоо тоглохоор хэмжээнд гаргаж чадсангүй. Гэхдээ муугүй эндээс бол улаанаа хөөгөөд цагаанаа үлдээгээд одоо снукер нуулт хийх тийм боломж байна. Гэхдээ снукер нуулт орсонгүй харагдаж байна. Улаан шар харагдаж байна. Нет, не попадает, но и не отдает. За, Картер саяны улааны тоглосон оруулж чадсангүй. Гэхдээ тавир гаргасан. Робертсон бол одоо эндээс даабл одоо манай дублээд чирээ тоглож боломжтой байх. Гэтэл Робертсон бол нуулт яагаад энэ тоглолт нэг тоглогч нөгөө тоглогч байна. Нуултаар одоо зовоогоод байх юм бол нөгөө тоглолт эсрэг тоглогчд нь одоо тийм яг хариуг нь барих тийм боломж ирсэн дээр нь одоо адилхан нуулт хийж зовоох одоо тийм в прямом и переносном смысле почесывает голову Картер. Тийм хүсэл их төрдөг. Тэгээд Картер тоглоогоо маж гарч ирээд энэ тэр ягаан цэгэр хоёрын дундуур Картер шууд онох боломж байна уу юу гэдгийг харж байна. За тэр дундуур байж болох юм. За Картер байж боллоо гэж бодоход чинь ингээд цагаан бордондоо бүр таг наалда зогссон байхад бол одоо маш одоо точны оновчтой цохилт хийж л онох их хэцүү. Энэ хэцүү байралтай нуугдсан байна л да. Картер видит лучше, но просто тут
такое может быть, что Ийм байрлалаас бол проходить-то одоо проходит, но это надо зүүн умудриться талын насчет портноос просто так онох точно боломжгүй попасть. ийм байралтай байна. Вот Тэгээд есть такое дасгал даже байдаг упражнение, конечно, не для профессионалов, для өнгөн шаарнуудын начинающих, цэгүүдийн когда хоёр ставят талд нь юунууд тавиад красные так, что бетон хоёр шар тавиад проходит дундуур между нь ними вот по осевой линии шар багц несколько завсарт красных, тавьшаад но об цогж этом чуть үзүүлэх позже. маш хэцүү. За Не их л попал ойрхон Картер, фол и мисс. одоо онсонгүй. Ну, правда, тут у Фол, Робертсона мисс. есть возможность, по-моему, потруднее Зарлж сделать байна. снукер. Есть или нет? Эндээс Можно л одоо подтолкнуть вперед красный Робертсон и прижать бухаа биток к желтому. Это будет улаана неприятный зохиод снукер. өөр цагаана шард наачих юм бол Да, өөр да, илүү да. хэсэг снукер болбор санагдаж байна. Гэхдээ Робертсон тоглосонгүй байрлалыг Так вот, такое упражнение. Биток на коричневой отметке, ставится коридор из красных, так что с зазором там в 1,5-2 миллиметра биток проходит. Ну и предлагают ударить, и вы знаете, очень трудно ударить так, чтобы биток тэр противоположный дасгалыг вернулся обратно, не тун задел амраг ни один из красных. өнгөн шарнуудыг идеально цэгүүдийн по центру хоёр надо талаар Во-вторых, просто- өнгөн шарнуудын цэгийн хоёр просто это талд непросто. шар байрлалж Просто, дундуур да, нь вот шар договорились багтахаар ради чего. дөнгөж нэгээс нэг 2 мм-ийн зайтай тийм тавьчаад шаарнууд тавьчаад тэгээд онноо гэдэг Очень маш хэцүү похоже байдаг. было. За Но барыг попадания небольшие совсем коррективы в этот удар надо внести, но не попасть же в коричневый. За Так, Картер ингээд 8 второй раз оноо не буцаагаад попадает. альчлаа. Картер 8 очков возвращает. За одоо 35 ширэн дээр үлдсэн. Пока это не страшно. 31 очко перевес, 35 на столе. Нэг улаанд 35 оноо ширэн дээр үлдсэн байгаа. Одоо 30, нэг оноо зүрдээ 3 дахь хооллого. Первый-то раз было похоже. И внес коррективы Картер. За 3 дахь от губок хооллогоо решил амны сыграть. савлгаанаас тоглосон боловч Такой удар есть, такой удар есть. за ер но нь не бол амны точно савлгаанаас сыграл. тоглох тохиолдол бол байдаг. И тут За, фрибол энэ- должен быть. Одоо эндээс бол одоо шилэж шаард гарна гэдэг нь тодорхой. За Во-вторых, фрибол не назвал, который фрибол должен гэж зарлах называть. хэрэгтэй байсан зарлаагүй байж Фрибол байгаад яг назвал. тоглогч Вот цохиход только теперь. Игрок стал на удар, и только теперь прозвучало фрибол. зогсон гот фрибол гэдэг зарлаа. Да, За ингээд как тут всё поменялось. Картер хожигдсан үлийн зөвшөөрлөө. Признал поражение Картер. Признал. 31-25. Вот здесь ошибка Нила. За плант манайх шорон гэж ярьдаг. Плант Робертсон тоглоод засварын зөв хийж чадсангүй. Одоо энэ шар хэрчих боломжтой байдлаар ам дээр зогсчээ. Одоо Дэнжинхоо энэ юу хэрчиж чадхаар. Дэнжинхоо бол Робертсоноос 5 насаар залуу. Гэвч хийсэн 100-аас дээш онооны хувьд бол Робертсоноос бол 25-аар их 267 удаа 25 100-аас дээш оноо хийсэн байна. Хэрцсэн боловч бухан дундуур хөнлөө. За тэгтээ энэ битүү бүгд шаваалцсан бол нөгөө өрсөлдөгчд тоглох шаар байхгүй. Харин шилэж шаар харин байдгүй бол байхгүй юу гэдэг асуудал. Тут надо еще посмотреть, нет ли свободного шара. Но нет. Тэгэхээр зэрэг одоо дэн бол илүү ихсээ олон цогцолгоо жаана гэдэг сэрийний тоглогч. Так вот, серий сотенных больше у Дина, он более сильный. За тэр одоо яг одоо Робертсон шүүх Джоскулын хоёр бол одоо шилэж шаар байгаа уу тухай ярилцж байна. Джоскул харагч тэр зааж байгаа шаар хамгийн зүүн тал харагдаж байгаа шаарыг шаар за одоо энэ одоо дөрөв тэг заасан байдаг. Алдааны дараа одоо онох ёстой шаар хоёр талаараа бүтэн хэрчигдэж явах ёстой. Хэрвээ бүтэн хэрчигдэх саадулж байгаа шаар нь улаан байх юм бол тооцохгүй. И вот За тэгсэн скулион болохоор одоо хинд Робертсон тайлбарлаж өгч байна. Энэ шаарыг шаар бол одоо бүтэн харагданаа. Бусад даже если левее, который видит Би- полностью, ну если бүтэн харагдаж байна. Би бол одоо Лиоскулоны одоо шийдвэрийг бүрэн дүүрэн дэмжиж байна. Хэрвээ одоо тэр энэ байрал дээрээс хамгийн зүүн талд харагдаж байгаа улаан шаарыг үлдээгээд бусад улааныг бүгдийг хураагаад авчих юм бол тэр үлдсэн улаан шаар хоёр талаараа бүтэн эцсийн нэмгэнээр хэрцэгдэх боломжтой гэдгийг харж байна. Гэвч Робертсон зөвшөөрөхгүй өөрөөр зүтгээд байна. Дахин хараад
тоглогчдод ер нь бол ингэж шүүгчтэй маргах Но ёсгүй. есть шар еще левее. Дахиад Скулион одоо Скулион объясняет чилэж чар намного одоо яаж тодорхойлох тухай методикийг тайлбарлаж өгч байна. Ираки действительно плохо знают Ер правила. нь бол тоглогч нар бол шүүгчтэй ингэж маргаж өөрөөр зүтгэх болж ёсгүй. Вот после матча Шүүх- после небольшой семинар по Шүүгчд правилам яавч одоо тоглогчдоос илүү одоо мэдлэг юу байгаа туршлага байдаг. Одоо ер нь зүгээр одоо ийм байдаг юм аа и игрок должен тавчхан тайлбарлаад өгөхөд тоглолцууд хүлээж аваад тоглолтыг сайш нь өргөжүүлэх хэрэгтэй байдаг. Если убрать все шары, вот кроме самого правого, то он будет виден на максимальную резку. Ну, с левой-то стороны, вот как сейчас нам показывают, сомнений нет. Гэвч А с правой стороны. дахиад Робертсон өөрөөр И, ну, еще раз я вам говорю сознанием дела, как судья, имеющий квалификацию судьи-экзаменатора. Я вам говорю, что мало того, что здесь нет свободного шара, чөлөө так чар еще и ягаад совершенно напрасно байхгүй Лео юм тохиолдол Скулион гэдэг нь так надад все-таки үнэхээр вступил в хааж эту байгаа. дискуссию. Ой, Он должен диктеры. коротко объяснить, в чем дело, и на своем мнении настоять, а игрок должен это принять. Но идя на поводу, вот опять Лео Лео Скулион Скулион дахиад объясняет методику определения Я свободного испытывал шара это, Нилу это. Робертсону, чего он делать не должен. Судья объявляет свое тоглолцууд ингэж ёсгүй нүүрнийх нь байдлаар харахад бол Робертсон бол шүүгчийн ийм гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа л та. По его выражению лица мы понимаем, что он не очень-то согласен с таким решением. Почему За так важно? яагаад энэ тухай Потому ингэж что ийм если чухал гэж свободный үзэж ингэж шар маргаж байгаа бай хэрвээ из сектора D, хэрвээ одоо шилэж чар байгаа тохиолдол бол D сектор дээрээс и может начаться атака. борыг дундуур амар хялбархан тоглож аваад цааш атакийг Что он и должен был сделать просто. довтлогоо үргэлжлүүлээд явах юм боломжтой байдаг учраас Ну, ничего, шилэж чар байлгахыг хүсэж байгаа. все сделано для того, чтобы не была утрачена особая атмосфера этого турнира. Лео Скулион объяснил, чтобы не было Ер нь бол Одоо неясностей. энэ хэрвээ Робертсон хожчих юм бол энэ асуудал руу ус ирэхгүй байх. Хэрвээ хожигдчих юм бол энэ Вернется к этому Нил Робертсон. Ну, если выиграет, то возвращаться не будет. Если проиграет, там какие-то реплика была какая-то, это все нормально. Это за энэ фреймийг хэн хожих бол доо гэсэн чинь интересно, зеленый шар. за И Уильямсон замечательный маш удар. аятайхан Он не просто поставил снукер, зеленый сайхан находится в позиции игровой. цогт тэгээд одоо снукер нолт хийж гэн за эндээс бол одоо Маркс хэлбэл бол онох бол гаццаагүй Просто шаардлагатай. необходимо. Онооны зүрх 21 байгаа. Хэрвээ И по очкам-то, да, мы помним. Ой, ой сюда винтлээд орох такой гэсэн боловч трудный. онцос зүг харыг сонсонгүй. За ингэж ширэн дээр ч 25, онооны зүрх ч 25. За ийм тохиолдол бол одоо мисс залж байрлалыг дахин зөвхөх одоо болсон. Одоо уржин жилээс хойш тоглолтонд снукер тагийн дөрвөнд орсон өөрчлөлтөөр бол одоо энэ ийм тооны харьцаатай үед мисс зарлж одоо байрлалыг буцаан тавих бол боловсон байгаамаа. За тийм амархан ч биш ногоон байсан Марк Уильямс авч чадсангүй. Мисса нет. Ну, Уильямс не забил. Это дальний непростой шаг. Хэдийс Селби одоо хожих боломж нь Сохраняются у Селби, но теперь хэвээрээ үлдлээ. Хэрвээ одоо бүх шарыг аваад ингээд выиграть Марк Селби может, 25 оноо собрав все шары бүгдийг авах юм бол и победив в дополнительном черном. нэмэлт хар шаар дээр хожих юм боломж байгаа гэсэн үг л дээ. Гэтэ наан нь бол бас одоо снукер нь бол за ингээд шинээр снукер нь бол Марк Селби маш амжилттай хэлээ. Ну, зеленый Энэ бол хэцүү анхаад хэцүү два раза виртуально шире он своего диаметра. И за Марк Уильямс зөвлөө за чөлөөт шар гарна гэдэг нь тодорхой харагдаж байна. За чөлөөт шар. объявлен свободный шар и Синхрийг бол болон тэгсэх боломж нь байна уу? Бараг байгаа. За байлаа гэж бодоход чинь синхрийн дараа ногооныгоо зохих гэсэн учраас ногоонлууд цагааныг аваачих одоо ямар ч боломжгүй ийм харагдаж байна. ну, обменялись фолами.
Тэгэхээр зэрэг одоо Может, эту позицию тэр отдать хол байгаа Сербии, борыг по-моему, сохилтой плохое байж чилээ решение. шааргээд ягааны Розовый не цахим режется, гэдэг бас коричневый играет безумно. магадлал муутай А юм так учраас эта хамгийн позиция, мне ашигтай кажется, самая байрлал бол логичная. яг энэ байрлалаас нь одоо тоолгочтой өгч Предыдущую зохиох восстановить хэрэгтэй. Яг нельзя, да, я уже говорил. байрлалыг буцаан тавих бол боломжгүй. Яг одоо ширэн дээр 25 оноо байсан учраас за ингээд Селби хөх шарыг шилээ шар болгон ашиглаж байгаа. Гэхдээ тэр хөх шарны хард бол нуух хэрэг байхгүй. Синий, но за него нельзя Тэ. ставить снукер. Хөхөө зохиод харийн ард нуух ийм Ну, а Селби сыграл так, зорилгосоо что зогсон боловч ну, одоо снукера нет, он хотел, ногоон чтобы нуугдсан снукер, бэ. а черный снукера нет. Ну и вот там менялись фолами, ничего страшного. Ситуация та же. Это фреймбол. за тэгэхээр зэрэг одоо Марк Уильямс бол ногооныг л Получился хороший. авчих юм бол одоо хойчих боломж нь бол тэр тэргүй байж байгаа. Селбигийн хувьд бол одоо нэмэлт хар шаард болох хэрэггүй. За энийг бол зохиход бол зам байна. Бараг цэнхэр дээрээс шаарнаас унах боломж хэрвээ бортоос за тэр хэлснээр Ну вот, то, о чем я говорил. И смотрите. за одоо эндээс ингээд бүх шаарнуудыг оруулах юм бол Сейчас-то не 25 было. нэмэлт хар шаар гаргаж тоглох ничээ гэж ярьдаг. Тийм болохгүйгээр хойчих юм боломж нь бүрдлээ. Энэ шаарнуудын байрлал бол маш айтайхан хэцүү байрлалд байгаа шаар байхгүй. Ийм байрлалаас бол Марк Селби алдахгүй асуудлыг шийдэж дуусгах дамжиггүй хаа. Очень простое расположение шаров. Хялбар байрлагдсан байгаа. Шаарнууд. Нет, чтобы это было при прежнем соотношении, когда 25. Вот тогда бы увидели дополнительный черный. 18. Но лишь бы не расстроился. Марк Уильямс маш харамсалтай. Вот. Ничээ эзэн явж исэн хүн ногоон дээр ингээд эхний фреймийг хожигдлоо Марк Уильямс. Mark Selby.